Орой мэдрэг үзэгчтэй MBC News мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар хэлж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. COVID-19-ийн үеийн сэтгэл зүйн өөрчлөлтийн талаар Килийн Боршоо богдын авто зам барилга байгууламж дэдвэрцийн ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо. Улаанбаатарын гудамж талбайн гэрэлтүүлээс засварлах ажил явагдаж байна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Эхний мэдээ аймгийн эрүүл мэндийн газраас коронавирусын үед ард иргэд болон эмч мэргэжилтийн сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснэг үзэгчдэд хүргье. Коронавирусын халдварын анхны тохиолдол 2019 оны 12 дугаар сарын сүүлээр бүгд найрамдах Хятад ард улсын Ухаан хотод бүртгэгдсэн. Энэхүү халдвар нь анх амьтнаас хүнд халдварласан бөгөөд тухайн үед хүнээс хүнд халдварладаг хэсэг нь тодорхойгүй байсан ч 2020 оны 1-р сарын 20-ны өдөр бүгд найрамдах Хятад ард улсын Гондо мужид хүнээс хүнд халдварладаг болох нь батлагдсан байдаг. Дэлхийн нийтэд тархаад буй коронавирусын халдвараас үүдэн иргэд болон эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн сэтгэл зүйд хэд хэдэн өөрчлөлтүүд гарах болсон. Тухайлбал хүн амын сэтгэл зүйд нийтлэг гарч байгаа өөрчлөлт нь амьдрал ахуйд аюул занал хийлгэх, эдийн засгийн төлөвлөгдөөгүй зардал, хүнсний бүтээгдэхүүний өсөлт, өвчин хүнийг ялгуурлан гадуурх зэрэг нийтлэг өөрчлөлтүүд гараад байгаа юм. Харин коронавирусын тархалтын үед тусгаарлалт болон ажиглалтанд байгаа хүмүүст гарч байгаа нийтлэг өөрчлөлт нь айдас, сэтгэл төвшөлт, уур омог, ичид зуух, сэтгэл готрол, уг гашууд зэрэг нийтлэг шинжүүд илэрсэн байна. Аймгийн эрүүл мэндийн газраас коронавирусын үеийн сэтгэл зүйн өөрчлөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн газраас ковидын үеийн үеийн халдварын үед тэгэлтийн үед юм иргэдэд гарах сэтгэл зүйн өөрчлөлтүүдийн талаар хинээс эрхэн нурсан зэрэглэлээр мэдээлэл өгөхөд бэлэн болсон байна. За ковидын халдвар маань ерөөдөө бол өнгөрсөн оны 12 сараас эхлээд 5-6 сарыг бол өдөөд байж байна. Тэгэхээр ковидын халдвар үед бол бид бүхний маш их анхаарах зүйл бол хувь хүний болон гэр бүл хамт олон сэтгэл зүйд гарах өөрчлөлтүүд тэрнээс эрхэн нурсан зэрэглэвэ. Тэгвэл бид хүн зайлшгүй мэдэх шаардлагатай байгаамаа. За ерөөдөө бол ковидын үед ковидын халдварын дэгдэд гарлаа гэд бид хүн сольж бодоод ковидын халдвар дэглэлээ ч юм уу ковидын халдвар гарлаа гэхэд бид хүн ямар шин тэмдгүүд илэрдэг вэ гэдэг ингээд аваад үзэх юм бол тэрийг иргэд бол хоёр хоож үзэж байгаа. Нэгдүгээрт нь энгийн иргэд буюу ард иргэдийн хувьд гарах өөрчлөлт, сэтгэл зүйд гарах өөрчлөлтүүд, хоёрдугаарт нь эм чимлэгийн мэрэгчлэн буюу голомтонд аялж байгаа манай аялчдын хувьд гарах өөрчлөлт гэсэн хоёр янзаар авч үзэх хэрэгтэй байгаа. За манай энгийн иргэдийн ард иргэдийн хувьд ямар өөрчлөлт гарч байна вэ гэдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаан дээрээс ингээд үндэслээд үзэхэд бол хэрэгдээ бол тухайн ингээд ковид үед хөл хороо тогтоогоод ингэснээрээ тогтоогоод олон сараар хөл хороонд байснараа ч юм уу те хүмүүсийн энгийн амьдралаа өргөжлөх нөхцөл байдал маань өөрчлөгдөд амьдралын хэв маягт нөрөлт орох. За зарим иргэдийн хувьд бол те ажил үйлчлэгээний эрхлэх боломжгүй болох зогсох ингэснээрээ иргэд эдийн засагт болон гэр бүлийн эдийн засаг, хувь хүний эдийн засаг бол маш хэмжээний өөрчлөлт гардаг. Ингэснээрээ тухайн хүмүүсийн эдийн засгийн асуудалтай болоод ирэхээр сэтгэл санаанд нь өөрчлөлт ороод стресс бухимдах юм уу те магадгүй тухайн хүн бүхэнд л байдаг гэр бүлийн асуудлууд бол марийн дэгдэж эхэлдэг байх нэ. За дээрэс нь бол бид хүн гарч байгаа те цахим орчинд бол янз бүрийн цензургийн мэдээлэлүүд тавигдчихж байгаа. Ингэснээр иргэд бол хаанаас ч хамаагүй мэдээлэл авах бүрэн боломжтой болсон цаг үед бол шүүлтүргүй үнэн худал мэдээлэл цахим орчноос авах тэргээ эргээд нөгөө нэг иргэдэд тараах, түгээх, худлаа цуурхал тараах, шеэрлэх гэдэг юм уу те гэх мэтлэнгээр сөрөг мэдээлэл цахим орчинд их байгаад байгаа. Энэ нь эргээд бидний сэтгэл зүйд бас маш их хэмжээний өөрчлөлт оруулдаг. Жишээлбэл бид хүн ковид гарч байхдаа бол арх мансууруулах бодисод ч юм уу те ковидын халдварыг устгах гэж арх спиртээр амаа зайлах хэрэгтэй ч юм уу те арх уухан 100 юм гэсэн мэдээлэлд хүмүүс фэйсбүүк дээрээ тавиа шеэрлжсэн гэх мэтлэнгээр ийм буруу ойлголтууд байсан. Сүүлдээ бас нөгөө нэг ковидын халдвар гарлаа тохиол бүртгэлгийн иргэд маань их хэмжээгээр хоол хүнс нөөцлж авах гэх мэтлэнгээр бас энэ эдгээр үр дүнүүд бүгдээрээ тухайн хүмүүсийн сэтгэл зүйлд гарч байгаа өөрчлөлтөд нь илрэл үйлдэл болж харагдаж байгаа. Нийгмийн цахим сүлжээ хөгжихийн хэрээр хүмүүсийн дунд альва сэдвэр худлах хуурмаг олныг төрөгдүүлсэн мэдээлэлд тархаж дарин дээр нь давс нэмсэн тохиолдол гарч байгаа учраас мэдээллийн үнэн бодит байдлыг хангаж ажиллах нь зүйтэй. Манай улсад олон нийтийн цахим сүлжээгээр коронавирусын талаар батлагдаагүй албан бус мэдээлэл тарааж хүн амыг айлган цочирдуулах тохиолдол халдварын тархалд гарч эхлэх үеэр ихээр гарч байсан. Аймгийн эрүүл мэндийн газраас иргэдийг мэргэжлийн байгууллагаас өгч байгаа үнэн бодит мэдээллийг сонсож цааш нь түгээх нь чухал гэдгийг анхаарууллаа. Манай иргэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр ерөнхийдөө бол ковидын үеийн мэдээллийг бид ихний эрүүл мэндийн яамны өгөөд байгаа 11 цагийн мэдээгээ сонсох, үнэн зөв мэдээлэл тэндээс авах, цахим орчинд болон бусад сайтууд гарч байгаа худал хуураг мэдээлэлд автахгүй байх. За мөн худал хуураг мэдээллийг бусдад тарааж түгээх, дэлгэрүүлэхгүй байх. Тэгээд өөрөөсөө бол маш тайван амгалан байх хэрэгтэй. Альва сөрөг мэдээлэл мессежийг хүлээж авахдаа бол эхлээд тайван ууж, эхлээд хүн өөрөө тайван байж бусдад тайван үйл гаргах хэрэгтэй.
тэр сандраад стресстэй тэглэх юм бол бие махбод бол сэтгэл зүйд нь өөрчлөхаараа тэгээд улмаар өөрийнхөө хийж байгаа үйлдэл хянахгүй байдалд хүрдэг байх нэ. Тэгэхээр энэ дээр бол манай иргэд сайдар анхаарах хэрэгтэй байна. За мөн дээрэс нь бол манай эрүүл мэндийн салбарынхны хувьд бас сэтгэл зүйн асуудал бас тулгарна. Яагаад гэвэл одоо бид зөвхөн хүмүүсийг одоо манай аймаг тодорхой хэмжээний хүмүүсийг ажилтнанд аваад тусгаарлалтанд аваад ингэж туршлагаж байгаа. Ингэснээр манай эрүүл мэндийн салбарын ажилчид тухайн үед ажиллах сэтгэл зүйн хувьд бас өөртөө бэлдэх хэрэгтэй. Одоо тухайн голомтонд ажиллана, би одоо энд одоо хэдэн хоног тусгаарлалтанд хамт ажиллана ч гэдэг юм уу тий. Ингэснээр манай гэр орны асуудал яах вэ? Тэр бүх юмаа зохицуулах, гэр бүлийнхээ сэтгэл зүйн одоо бэлэн байдлыг хангах, өөрөө яг одоо энэ өдөр ингээд жишээ нь халдвар тохиолдол бүртгэлээ гэхэд орж аялах сэтгэл зүйн бэлэн байдал байна уу гэдгээ өөрөө бас үнэлт өгнөх, өөртөө бэлдэх бол шаардлагатай байгаа. Ерөнхийдөө төгсгөлд нь бид бүхэн одоо энэ сэтгэл зүйн үед ямар одоо мэдээллийг ямар чухал зүйлийг та бүхэн санал болгож байгаа. Тэгэхээр нэгдүгээрт нь манай ковид одоо буюу энэ коронавирусын талаар манай иргэд өөртөөхөө мэдлэгийг батжуулах хэрэгтэй. Яг ямар ч төрөв юм бэ? Яанаас халдвар авд юм бэ? Биеөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм бэ гэд. Ингэснээр өөрийгөө мэдлэгтэй болгосноор тухайн халдвар тохиолдол бүртгэлээ ч юм өөрөө халдвар авах юм бол тэрнээс нөө байр салтахгүйгээр өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой болдог. Ингэснээр эргээд нийгэмд гарах сөрөг мэдээлүүд маань бас төдий хэмжээр буурах магадлалтай байдаг. Тэгэхээр манай иргэд маань аливаа мэдээлэл, худал хуурга мэдээлэл автахгүй байх, шеэрлэхгүй байх, бусад түгээхгүй байх, өөрөө амуу тайван амгалан байх. Дээрээс нь үнэн зөв мэдээллийг одоо эрүүл мэндийн яамны мэдээллийг авах гэдэг зүйлийг бол одоо шаардлагыг бол заавал өөртөө биелүүлж одоо хангах хэрэгтэй байна. Цахим орчноос худлын мэдээллийг тараах нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа юм. Иргэдэд тархаад буй өвчний талаар мэдлэгтэй байх нь өөрийгөө урьдчилан сэргийлэх гол үзүүлэлт юм а. Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар улсын их хурлын 2020 оны ээлжид сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухайн шийдвэрлэлийн тогтол гаргалаа. Монгол Улсын их хурлын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-ны өдөр гардуулсны дараа Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 74-ийн 4-т заасны дагуу ээлжид сонгуулийн дүнгээ холбогдох шийдвэрийн хамт улсын их хуралд өргөн мэдүүлэх юм. Үүний дараа сонгуулийн дүн улсын их хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг ерөнхийлөгчд өргөн мэдүүлнэ. Улсын их хурлын 2020 оны ээлжид сонгуулийн санал авах ажиллагааг 6 дугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний тэг 7 цагаас 22 цагийн хооронд явагдаж сонгогчдын нэрсэн жагсаалтанд бүртгэгдсэн 2,03,969 сонгогчийн 73,165% буюу 1,475,895 саналаа өгчээ. Сонгогчийн санал авах ажиллагаа дуусны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам эвслийн ажиглагчдаар санамсаргүй сонголтын дараагаар цуглуулан тогтоосон бөгөөд улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41.2% буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжөд уншигдсан саналын утсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга шижир улсын их хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга үлзий сайхнаар өчигдөр батлагдсан хуулиуд дээр төрийн тамга дарлаа. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимгэлсэн мөнгөн тоног бүхий зөөлөн торгомсог эдэрэ доцролсон занд нь мод харьцагтай авчирч төрийн бэлэг тэмдгийн тухай хууль заасны дагуу Монгол улсын хуулийн уг эхийн эхний хуудсуудад дарсан юм. Улсын их хурл 2019 онд 216 хууль баталсан бөгөөд эдгээр хуулийн уг эхийн эхний хуудаст төрийн тамгыг дарлаа. Төрийн тамгыг Монгол улсын ерөнхийлөгч барьж Монгол улсын үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр Монгол улсын хууль улсын их хурлаар сойрхон баталсан олон улсын гэрээ Монгол улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох цуцлах тухай улсын их хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус дардаг байна. Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол гэмтлийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон бол 2020 оны эхний 6 сарын байдлаар зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, осол хэргийн улмаас 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхдийн амь нас хохирчээ. Үүнээс 8 сартаагаас 8 хүртэлх насны нийт 12 хүүхэд нийтийн хэрэгцээний авто зам дээр бус замын зэрэглэх нутаг дэвсгэрт хамаарах гэрийнхээ хашаанд өөрийн эцэгэх асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд эхлэх үед мөргөгдөж амнасаа алдсан харамсалтай тоо баримт байгаа юм а.
Исламын бүгд найрамдах Афганистан улсад явагдаж буй шийдвэртэй дэмжлэг олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын РОТ-ийн 11-р ээлжийн цэргийн багийн үүрэг гүйцэтгэж буй цэргийн бааз руу сэжигтэй этгээдийн нэвтрхийг завджээ. Тодорхойлбол эвслийн цэргийн хүчний Мармал бааз руу 2020 оны 6-р сарын 23-ны өдөр Мохаммед Мунсар Рахман гэх орон нутгийн нэргэн ачааны автомашинтай нэвтрэх оролдлого хийх үед нь манай цэргийн алба хаагчид сонор сэрэмжтэй ажилласны үр дүнд таслан зогсоосон байна. НАТОгийн тагнуулын албанаас сэжигтэй этгээд Талибан хөдөлгөөнд гишүүнээр элсэж эвслийн цэргийн эсрэг алан хэдэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд алан хэдэгч нарыг мэдээллээр хангах зорилготой байж болзошгүй хэмээн мэдэгджээ. Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах тэслэгч Хашхуугийн мэдээлснээр олон улсын хүчлэн хамгаалалтын батальоны удирдлагаас манай цэргийн алба хаагчдад үүргээ мэргэжлийн түвшинд сайн гүйцэтгэж баазын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг онцлон тэмдэглэж талархал илэрхийлсэн байна. Гол мөрний сав дагуу сууршиж нутагшиж буй ард иргэдэд аж ахуй нэгж аялаж зугаалж яваа хүмүүсийг хоёрын аюулаас сэрэмжтэй байхыг ус цагуур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулсаар байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалan гол мөр нь богино хугацаанд үерлэх жижиг голууд болон хуураас сайраар урын үер буух нөхцөл бүрдэн иймээс малчид ард иргэдийг гэр хашаа сарвч орно байраа гүү жалга голын ойролцоо барьж сууршихгүй байх, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, үерийн ус зайлуулах, суугшууд татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амнаас эрүүл мэнд эд хөрөнгийг болзошгүй гам шиг ослоос урдчлан сэргийлэх, голын усны төвшин нэмэгдэж үерийн байдал шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гацтай газраар зорчих хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолоогоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллагад анхаарал тавьж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ. Дараагийн мэдээ. Боршоо бомбтыг олон улсын жижиг нийцүүлэн өргөтгөн шинжлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын шавыг өчигдөр албан ёсоор тавилаа. Нээлттэй үйл ажиллагаанд улсын их хурлын гишүүн Сангийн сайд Хүрлбаатар, Гайлын ерөнхий газрын дэд дарга Гэмдийн Цавин, Увс аймгийн засаг дарга Батсайхан, Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Насанбат, хил хамгаалах ерөнхий газрын аюулгүй байдал шалган нэвтрүүлэх газрын дарга Мигмар Дорж, Увс аймгийн засаг даргын орлогч Нямсабо дэргүүтэй боршоо бомбын удирдлагууд хамт олон оролцлоо. Засгийн газрын эхлүүлсэн гайлын шинжилэл төслийн хүрээнд сангийн яамны захиалга Азийн хөгжлийн банкны 27.2 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр боршоо бомтонд зорчигч тээврийн шин зохицолбор дулаан цэвэр усны инженерийн дэд бүтц ногоон байгууламж хилийн хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууц барихаас гадна бомтыг орчин үеийн тэлэг хяналтын систем бүхий ухаалаг гарц эрентгийн тоног төхөөрөмжөөр хангаснаар олон улсын жишгт нийцсэн хилийн бомт болох юм а. Ус нутагт маань хойшоо иргэсэн маш том хаалга нэгдэж энэ бас усчуудын олон жилийн мөрөөдөл усан ажил өнөөдөр биелээ болж байгаад миний хувьд түүлийн баяртай байна. За энэ бомб мэдээж Орос хятадыг холбосон хамгийн богино Сибирийг холбосон энэ замаас бомб болохоос гадна бүс нутгийн аялал жуулчлалын чиглэлд бол бас маш том ач холбогдол өгсөн газар болно. 2017 онд Оросын холбооны улсаас 25 мянган одоо жуулчин гэж хэлдэхээр хүн зорчиж байсан бол 18 онд 30 мянга. За тэгээд 19 онд 46 мянгаар ингэж болж байгаа. Өнгөрсөн жил 46 мянган иргэд зорчсон. Энэ бол увс нутаг болон бүс нутагт бас орж байгаа маш том хэмжээний орлого. Дээр нь тэр Орос улбаны улсын бүх иргэд манай Увс аймгаас худалдаа авалт хийж байгаа бол бидний хувьд бол бас маш том боломж юм аа. За дээр нь тэгээд Хятад Оросыг холбосон ирээ экспорт худалдаа наймааны том боломжууд нэгдэн, аялал жуулчлалын боломж нэгдэн. Увс аймгийн иргэд болон бүс нутгийн баруун таван аймагт одоо энэ бол бас орж ирж байгаа том олон улсын бомб болох юм аа. За энэ ажлыг зохион байгуулж, энэ ажлыг бас биелээ болгоход Хүрлбаатар сайдтай бас чин сэтгэлээсээ баярлж байна. Бомбын зөвлөлийн дарга Сангийн сайд энэ нутгийн бас унгангүй энэ нутгаас сонгогдсон хүний хувьд бол энэ ажилд маш их ач холбогдол тавьсан. Энэ өнөөдөр өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэ зураг төсөв бүх ажил одоо маш шуурхай явагдлаа. За дээр нь бас энэ манай Болор Эрдэнэ маань үнэхээр бас сайн зохион байгуулж сайн ажилласан. Тэгэд өнөөдөр бол бид ямар ч байсан
энэ сайхан өдөр шав таваад байж байгаадаа түүл хийх баяртай байна. Энэ барилгын ажил мэдээж сайн гүйцэтгэгчнэр шалгарсан байхаа гэж одоо бодож байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Монгол орн маань, ус нутаг маань, баруун хязгаар маань цэцгэлэн хөгжих болтугай гэдэг ерөөлийг хүргье. Сүүлийн 2 жилд гайлын шинжилэлт дөрвөдөө ажил хийгдсэн, боршоо бомбын шинжилсэн бүтээн байгуулалтын ажил хийгдснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо 5 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж, хүчин чадлан сайжрахаас гадна иргэд гайлын үйлчилгээг авахд аятуухтай хурдан шуурхай болох юм а. За Ус аймгийн боршоо бомбыг олон улсын стандартад нийцсэн. За зорчигчдод аятаа тухтай бизнес эрхлэгчдийг бас төрийн шуурхай үйлчилдэг ийм бомб толгохын зорилтыг тавьсан. Тэгээ хөрсгөн засгийн газрын хувьд бол бомбын шинжилгээг улс орон даяар өрнүүлж байгаа маа. Ер нь энэ томоохон бомбуудаа бүгднгийн олон улсын стандартад нийцүүлээ. За хилээр гарч байгаа, орж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн бүрэн хэмжээнд хяндаг бай. Бүх зүйл одоо хууль ном журмын дагуу одоо явагдах шаардлагатай гэж одоо үзэж энэ бомбын шинжилгээг бол хийж байгаа. За манай боршоо бомбын шинжилгээг бол Азийн хөгжлийн банкны 27 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн ажлыг бол хийхээр одоо болж байна. За нээлтийг нь одоо нэг хэдэн хоногийн өмнө хийх байсан боловч одоо улсын хурлын сонгуулийн ажил болж исэн учраас одоо төрийн ажлыг одоо энэ улсын хурлын одоо сонгуулийн болохын улс төрийн энэ ажилдаа одоо холиод яах вэ гэж үзээд одоо хойшлуулж байгаа сая өчигдөр улсын хурлын сонгуул болсны дараа өнөөдөр одоо эхлүүлж байна. Энэ бомб ашиглалтанд орснороо хамгийн гол нь одоо олон улсын стандартыг шаардлага хангасан бомбтой болно. Хоёрдугаарт нь бол нэвтрэх чанар бол нэмэгдэнэ. 3-аас 4 дахин нэмэгдэнэ. За хил дээр ажиллаж байгаа энэ олон хилийн байгууллагууд байдаг гайл, хил хамгаалах, мэрэгжлийн хяналт зэрэг одоо хилчид олон байгууллагын ажлагчдын аятаа тухтай орчинд ажиллах нэм боломж нь байдаг. Эцсийн бол манай баруун аймагуудын Монгол улсын одоо гадаад худалдаанд бол нэмэгдэнэ. Ажиллах таатай орчнууд одоо бүрдэн эдийн засгийн одоо эргэлт нэмэгдэх ийм одоо ач холбогдолтой юм байна маа. Ингээд одоо энэ 20 оны 6 дугаар сарын 25-ны энэ одоо бэлэгцсэн өдөр бомбын үйл ажиллагааны одоо шинжлэлийн үйл ажиллагааг одоо нээж байгаад энэ олон барилга байгууламжийн шавыг тавьж байгаад сэтгэл хангалуун байна. Монгол улсын засгийн газар шийдвэр гаргаж Монгол улсын хэдийн бомбуудыг өргөдгөх шинжлэх ажлууд явж байгаа. За энэний хүрээнд бол боршоо бомбыг шинжлэх ажил эхэлж байна. Энэ боршоо бомбууд иж бүрэн шинжлэгдэнэ. За энэгээр явах байгаа зорчигч ачаа тээврийн урсгалыг бол 3-аас 5 дахин нэмэгдүүлнэ. Энэгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нар бизнесмен гайлаар үйлчлэж байгаа бүх аж ахуйн нэгжүүд бол хурдан шуурхай ийм үйлчлэгийг авах юм аа. За зөвхөн бизнесүүдийн зориулаад зогсохгүй энд ажиллаж амьдарч байгаа хэдийн бомбт ажиллаж амьдарч байгаа Монгол улсын гайлын байгууллагын хэдийн цэрэг мэрэгжлийн хаалт за харьяатын албагийн энд ажиллаж байгаа бүх хүмүүс за манай аж ахуйн албаныхан ч гэсэн аятай тухтай орчинд амьдарч ажиллаа хийх нөхцөл нь бол бүрдэх юм аа. За энэ зөвхөн боршоо бомбоор зогсохгүй одоо алтан булаг бомб гашуун сохойт ба шивээ хөрөн бомб бичиг бомб гэдэг бүх бомбуудын шинжилгээ ажлууд энэ жил ингээд маш эрчимтэй явж байгаа. Иргэчил гэхэд та бүхэн маань Увсан аймгийнхан маань баруун нутгийнхан маань за монголчууд маань бол их сайхан боломжтой бүх нөхцөл бүрдсэн бомбоор үйлчлэлээ гэж ингэж хэлэхэд таатай байна. Увс аймгийн ард иргэдийн олон жилийн мөрөөдөл биелэлээ олж энэхүү төсөл бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны 6 дугаар сард дуусгаж ашиглалтанд оруулахаар тооцож байна. Энэ шинжилэл нь Монгол улсын гадаад худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, Увс аймгийг аялал жуулчлалын бүс болон хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх юм а. Дараагийн мэдээ Улаангом төвчлөл үйлчлэгийн орон нутгийн төсөв төлбөрийн газраас Улаангом сумын өнгө төрхийг сайжруулах ажлын хүрээнд гадны нөлөөлөөс эвдэрч гэмтсэн гудамж талбайн гэрэл төлгийг засварлах ажлыг хийж гүйцэтгэж байна. Цаашид хуучин улаастаг гэрэл төлгийг шинжлэх зорилт тавина ажиллаж байна. Жил болгон хүйтний улирал эхлэхээс өмнө Улаангом сумын гэрэл төлгийн асуудлыг шийдэхээр зорилт тавин ажилтдаг өнгөрсөн жил гэхтэл энэ ажлыг 90% гүйцэтгэлтэй хийж байсан юм а. Аймгийн төвийн цөөнгөө хэсэгт улаастаг гэрэл байдаг. Энэ нь эрчим хүч их зарцуулахаас гадна засвар үйлчилгээ зардал их шаарддаг. Тиймээс бүх гэрлийг лед гэрлэлээр солихоор төлөвлөж байгаа. Лед гэрлэл нь багадаа 4-5 жилийн баталгаатай засвар нэг их шаардаад байдгүйгээр онцлогтой юм а.
Энэ жилийн гэрэлтгийн асуудал бол ерөнхийдөө энд гэмтэл гарсан гадны нөлөөгөөр бол энэ өөрийнхөө энэ гадны чийгийг барих энэ төр гэмтэл гарсан байгаа. Тэгээд тэр эхнээс нь аваад тэр гэмтлүүдийг ерөнхийдөө засаа явж байгаа. Тэгээд гэмтэл дундаа гадны нөлөө гэдэг юм маш их байна. Энэ тухайдууд энэ шунмун дээрч өнөх барих. Тэгээд хоёрдугаар энэ манай төв замаар асж байгаа энэ гэрэлт гудам гэдэг тэрлэг байгаа. Тэрний гадны хүмүүс хүүхдүүд утсыг нь тасдах, дээрээс нь дүйжигдэх барих тийм их гарч байгаа. Тэр шалтгаанаас болж их гэмтч унтрах байгаа. Сая хэсэг газар гэмтч унтрах асахгүй байсан. Сая засч янзсан. Тэгээд гудамж талбан гэрэлтүүлэг гэх юм бол одоо ерөнхийдөө манайхан сэлбэг гэдэг загтсан байгаа. Утахгүй ер нь тэгээд ширээ дээр одоо улаасдаг гэрэлтүүлэг гэдэг ерөнхийдөө бүгдийг солих юм байна. Тэгээд бүгд төвгүүд нэрээсээ бүгд лед төвгүүд мэлтгүй туслах замууд тэгээд бүгд ерөнхийдөө бүгд лед болох юм. Тэгээд сая үрчсэн байдлаар ямарчсан төв зам дагуу хэсэг улаасдаг гэрлээс тэдний солиод гэмтлүүдийг хайж болоод ерөнхийдөө засвар хийгдсэн байгаа. Одоо засвар зогсцсмаар шалтгаан бол тэр гэрэлтүүлэг дээргэтэн загчсан тэд нар 90 гут нь тэгээд ерөнхий засвар эхлэх юм байгаа. Тэгээд яг одоо дээргэтэн засварыг эхэлчихсэн байгаа. Нар дээргэтэн ерөнхийдөө засвар хийж явах үед ёстол соёлтой. Тэгээд гадны юмудаа бас нэг нийтийн эзэмшил утгаар нь бас жоохон хайрлаж гамнахлаас нь гэрэлтүүлэг энэ төр юм жоохон гэмтэхгүй байх талаас нь ард нэг жоохон хайртай байл бас. Тэгээд нийт тустай болов уу гэж бодож байна. Зуны үйлрэл болж байгаатай холбоотойгоор гудамж талбайн гэрэлтүүлэгт борооны ус сурч чадхаас гадна ард иргэд янз бүрийн байдлаар гэрэлтүүлэг сүйтгэх асуудал гардаг. Жишээлбэл авто замын дагуух гэрэлтүүлгийг машинаар мөргөх, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг рүү хүүхдүүд чулуу шидэх зэрэг асуудлууд цөөнгүй гардаг байна. Иймээс иргэд та бүхнийг нийтийн эзэмшлийн өмчтөй ариг гамтаа хандаж байхыг Улаангомд хот өгчлөлт орон нутгийн төсөв төлбөрийн газраас уриалж байна.